За, сайн байцгаана уу. Өнөөдөр болохоор хэдүүлээ яг санаа зовлт болон сэтгэлийн түгшүүр юунд хүргэдэг вэ? Тэгээ сэтгэлийн түгшүүр юунд хүргэдэг вэ гэдэг талаар ярилцах гэж байгаа. За, тэгээд сэтгэл зүйч Гана. За, ментор урна. Хоёр байгаа. За, тэгээд ер нь бид нар архины хамаарал болон архины давхар хамааралтай гэр бүлийн гишүүдэд зориулсан санаа зовлт болон сэтгэлийн түгшүүрийн талаар илүү ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо архины хамааралтай гэр бүлийнх нь гишүүд нэлээд төвшөртэй байдаг шүү дээ. Ер нь архины хамааралтай үн ч гэсэндээ зарим асуудал дээр өөрөө ч төвшчихсэн явж байдаг. Тэгэхээр ер нь төвшөр юунд хүргэдэг вэ? Гэр бүлийн гишүүдэд ер нь яаж нөлөөлдөг юм болоо? Архины асуудал гэр бүлийн гишүүдэд яаж нөлөөлдөг талаар урнаагч хоёр маань ярих гэж байна, тий. За, ер нь яг архины хамааралтай хүнтэй хамт амьдарч байгаа хүний хувьд болохоор за ажиллаа хийж гэж бодоход бол би махад бол нөгөө биеэрээ бол ажил дээр байгаа бол сэтгэл санаа бол гэр орон нөхөр хаанагаа бол тэнд л явж идэг. Тэгэхээр нөгөө ажлын бүтээмж муу байна. Тэ? За, төвлөрч чадахгүй байна. Санаа сэтгэл бол ерөөсөө өөр газар л байгаа гэдэг гэсэн үг шүү дээ. За, тэгээд байнгын санаа зовлттой. Яг одоо юу хийж байгаа л гэл ингээл өөрийгөө ингээл байнгын зовоогоод идэг. Тэгэхээр би махад бас хортой. За, ялангуяа юм байнгын төвшөр санаа зовлттой хүний хамгийн нэгдүгээр би махадын өвчлөл болохоор ходоодны улаалт. Бүр юм болохоор шинжлэх ухааны судалгаагаар нөлөөлж байна тий. Тэг шинжлэх ухаан нотлогдсон. За, ямар ч одоо тийм юм ходоодыг хордуулах ямар ч юм хэрэглээгүй хүн жишээлх юм бол одоо яасан байгаа байхгүй юу? Ходоодны улаалттай болсон байгаа. За, тэгээ энэ хүн яагаад юм болчих гэсэн чинь дүүн архуудаг. Тэгээ тэрний төлөө маш их санаа зовдөг хүн байсан. Өөрөө арх хэрэглэдэг байсан. Тэгээ ямар нэгэн хортой юм хэрэглэдэг одоо ходоодоо өвдөхөөр тийм одоо янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг мөртлөө яагаад миний ингээ ходоод өвдөд удаач гэсэн чинь тэр хүний сэтгэл зүйн байдлаас нь болоод ходоодны улаалт бий болсон байна. Гэх мэтчлэн за сэтгэл зүй болон одоо энэ юун дээр нөлөөлдөг юм байна. Тэгэхээр санаа зовлт түгшүүр бол хүний одоо сэтгэл зүйн байдал дээр маш өндөрөөр нөлөөлж байгаа. Сэтгэл өвдөхөд бие махбод өвддөг шүү дээ тий. Тэгэхээр бие махбодын өвчлөл хүртэл ихсдэг байгаад байх нь тий. Хамгийн түрүүнд ходоодны шарахтай, ходоодны улаалт үүсдэг. За, зүрх өвддөг бас тий. Тий, ер нь бол зүрхнийхээ малдaltaй болно. Ер нь маш их санаа зовёд шигтэстэй ч болох магадaltaй. Хитрхи их санаа зовсноос болоо одоо хичнээн санаа зововч нөгөө асуудлыг бол хариуцах хүн нөгөө хүн байгаад ддаг. Тэгээ хий дэмээ одоо нөгөө санаа зовлт төгшөрөг өөртөө байлгаснараа бие махбод бол сэтгэл зүйн асуудал өөртөө авчраад байгаа байхгүй. Тэгээд энийг бол мэддэггүй юм аа. Би бол өөрөө мэдэхгүй 23 жил явж байгаад. Энэ би хий дэмээ санаа зовж тэр хүний ойноос санаа зовоод төгшснээрээ өөрийгөө заавад юм байна. Эргэн тойрондоо бас бусдад бас нөлөөлөд идэх. За, тэгээд одоо би ажлаас холбоотой ажлын юу хийхтэй байлаа гэж бодоход аав нь яаж байгаа юу хийж байгаа гэл ингээл миний сэтгэл санаа нөгөө ээж хүний сэтгэл санаа 50 биш ахаар хүүхдүүд бас тий ингээл нөгөө ээжигээ дагаад сэтгэлийн төгшөөртэй болоод эхэлдэг. Тэгэхээр нүн төгшөөр ингээ халтаад байгаа байхгүй. Яг үнэн тий. Тэгээд хүүхдүүд бас өөрөө мэдлгүй энэ давхар хамааралт болчихж байгаа. За, тэгээд нөгөө ээж нь санаа зовоод ахаар ээж нь бас нэг айдастай байгаад байна шүү дээ. Тэгээд ахаар нөгөө хүүхдүүд чинь бас дагаад байдаг. Дагаад аав яаж байгаа юм бол гэж ингээ санаа зовдөг. Тэгээд эмэгтэйчүүд их олон ярьдаг. Би өөрөө мэдэхгүй хүүхдүүдэд давуулаа санааг нь зовоодаг болгочих юм байна. Тэгээд өөрөө мэдлгүй таавч юу гэж байгаа аль асуугаад тах. Аль миний охин асуугаад тах. Аль миний хүн асуугаад тах гэдэг ингээд өөрөө асууж чадахгүй. Одоо магадгүй өөрөө асууцсан байж магадгүй. Дахиад асуугаас эмээгээд ингээд нөх хүүхдээ оруулаад тэгээд давхар ингээд хүүхдээр уцтуулах гад одоо хүүхдийг уцтуул бас гай хүрээд төрөх болов гэдэг ингээд тэгээд тэр байдал мэдэх өөрөө ээж бол мэддэггүй юм. Тэгээд харин хүүхд ингээд дараа нь ярьдаг л да. Манай ээж тэгдэг гэсэн тэгээд би ингээд араас нь ингээд санаа зовдөг. Ийм бүр багаасаа би давхар хамааралтай болсон юм бэлээ гэж хэлж байгаа байхгүй юу. Гэтэл ээж бол өөрөө хөрх юм хүүхдээрээ бас те түрээ яриад нөхрийгөө бас хүүхдтэй илүү хайртай болол гэрт нь ирүүлчих гээд тэгж байгаа боловч энэ маань болохоор тийм харгуун л та. Харин тийм те. За, тэгээд төгшөр өндөртэй хүмүүс бол ер нь бол баярлж чадгаа болдог шүү дээ. Тийм. За, тэгээ гадагшаа гарч чадгаа болно. За, найз нөхдөйгөө уулзч чадгаа болно. Найз нөхдөд уулзаад нэг гадуур явах гэхээр байн гарагшаа гэр бүл рүүгээ төгшөөд байгаа. За, нөгөө арх удаг хүмүүс маань архиа ууцсан байгаа болов яагаа бол ирээ болов үгүй болов. За, заримдаа өвлийн өвтөнд хаана явж байгаа бол хаана унтсан байгаа бол тий. За, тэгээд
өөр одоо юу гэдгийг янз бүрийн асуудалд орсон байх үү Гэл сэтгэл зовоод. сэтгэл зовоод төгшөөд найзуудтайгаа гоё хөгжүүлдэж чадахгүй тий. Одоо ингээд тийм өөр хүмүүстэй ингээд баярлах гад уулзалцсан бол нөхөрлөж чадахгүй сэтгэл санаа өөр юм дээр байнгын төвлөрөөд байна тий. Тийм. За эсвэл одоо өөрөө ингээд баярлаж чадахгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо цаг дээр амьдарч чадахгүй байна л гэсэн үг л дээ. Тэр нүүн хэрвээ нөхрөө дагуулад явчлаа гэж бодох юм бол магадгүй нөгөө нэг архины хамааралтай хүн маань за хэлж байгаа явуулж байгаа шүү дээ. Гэсэн чигсэн очиод нэг л татсан бол тэгээд тэр маань бол хяналтгүй өөрөө хяныг гэж уг нь бол хөрхийн асуудал үүсэж байгаа. хянал гэж хэлдэг гэсэн чигсэн тэгээ хянахгүй тэгснээс нь болоод найз нөхдөд донд эвгүй байдалд ордог учраас 1-2 удаа явж байгаад болдог. За би ер нь жаа ажилтаа олчлаа энэ төр гэдэг ингээд таталцдаг. За тэгэхээр нөгөө бусдад харилцаан дээр ингээд нэг юм бусдын донд байж хүн чинь бас нэг юм тий хүмүүсийн донд цаахан байхаараа сэтгэл санаа ингээд дэвшилдэг болвол тийм байдлаасаа татгалзаад найз нөхцөлийн харилцаан дээрээ татгалзсан байдлыг бий болгоод холбоо тасрах гэдэг байхгүй. Ааха яг үнэн тий. За ер нь төгшүүр нь өөрөө бие хүний төгшүүр нөхцөл байдлын төгшүүр гэж байгаад байгаа гинэ. За тэгэнгүүт бие хүний төгшүүр бол ер нь өөртөө итгэлгүй тий хувь хүнийхээ хувьд яг өөрийгөө янз бүрийн одоо асуудалд орчихгүй гээд хүнтэй харилцаж чадахгүй тий нийгмийн харилцаанд орж чаддгүй бие хүний төгшүүр байна. Нөхцөл байдлын төгшүүр гэхээр аливаа нэг асуудал үүсээд тэрнээс улбатаар төгсөж байгаа тэр төгшүүрийг нөхцөл байдлын төгшүүр гэдэг байгаа байхгүй. За тэгэнгүүт зарим одоо нөхцөл байдлын төгшүүр бол яг тэр үйл явдал ингээд болоод өнгөрсний дараа тэр төгшүүр байхгүй болдог. Жишээлбэл одоо шинэ ажилд ороод шинэ хамт олонтой болоход тэр төгшүүр үүсэж чинь. За янз бүрийн ажлын танилцуулга презентацийн байдаг юм уу? Тайлан тавихад за сайн өгч юмсан гэдэг төгшүүр бас үүсэж байгаа. Харин тэр асуудлууд шийдэгддэг. За тэгтэл удаан хугацааны төгшүүр нь өөрөө удаан хугацааны төгшүүр санаа зовлт нь хүмүүст бие махбодын болон сэтгэл зүйн хувьд маш өвчлөлийг өгöd байгаа. Ужиграад байна. Тий ужиграад ингээд төгшүүр төрөөд байгаа. За тэгээд нөгөө төгшүүр их өндөртэй маш их төгсдөг хүн бол ер нь өөр тэр төгсөж байгаа зүйл бүх санаа нь явж идэг. Бүх санаа сэтгэл нь явж идэг тий. Жишээлбэл архины хамааралтай гэр бүл бол архи ууж байгаа хүн нь яаж байгаа бол гэдэг дээр л тий одоо санаа зовоод агсан тавьж байгаа болов үр тавьж байгаа болов тэрийг зарим айлын одоо уудаг хүмүүс нь бол нөгөө гэрийнхаа олигтой өнгөтэй үдтэй ямиг барьж гараад зараад уучдаг тий гэх мэтчлэн зарим нь болохоор ингээ ууж явж байгаад хамаг үнэтэй сайтай хэрэгтэй зүйлсүүдэд хайцсан байдаг. Тэгээ эсвэл сохтуу машин барьж явж байгаад янз бүрийн аваар осолд орчдөг. За дээрэс нь эсвэл сохтуу явж байгаад хин нэгэнтэй зодтолтоод өөрөө ч гэмтэх тохиолдол байна. Эсвэл бусдыг гэмтэгч тохиолдол байна. Өөрөө мэдлгүй хангу. За тэгэнгүүт энэ байдлыг одоо гэр бүлийн гишүүд нь ийм асуудал үүсдгийг мэдээд байгаа тий мэдж байгаа дахин болж байгаа энэ процессуудыг мэдж байгаа учраас тэрнээс улбатаагаар төгшүүр төрж байгаа. Удаан хугацааны төгшүүр төрөөд байна. За тэгэнгүүт төгшүүр төрж байгаа тэр гэр бүлийн гишүүд өөр ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулж чадхаа болчдөг. Тэ? Яг үнэ. Тэгээ ялангуяа айлын хүүхдүүд бол нөгөө хичээлээ сайн давтаж чадхаа болно. За тэгээд заримдаа бүр сурлах нь модно. За эсвэл бүр зарим нэг 100 тооны зарим нэг хүүхдүүд болохоор бүр нөгөө тойл руу нь явдаг. Нөгөө аав юм уу ээж нь уудаг бол за теста нэр уувал яавал ч яг над хамаагүй гэд бүр ингээд орхиод бүр хаяад зөвхөн өөрийнхөө ертөнцид амьдардаг. Зөвхөн өөрийнхөө ертөнцийг бий болгодог. Тэгэнгүүт бүр хичээлийн донтой болдог. Тэг бүр хичээл дээрээ бүр ингээд хитрхи донтой болдог тий. Альбаа юм хитрхээр ер нь туйлшрахаараа тий. Тэгээд гих мэдчлэн юм хоёр тойл руу бас явах магадлалтай. Тэгэхээр ер нь архины хамаарал дээр ганцхан энэ одоо бид нар архины хамаарал дээр ярьж байгаа боловч за уцаа унгаачлаа. Ганцхан ингээ архины хамаарал дээр ярьж байгаа боловч төгшүүр нь өөрөө ямар ч зүйлээс үүсдэг төгшүүрүүд байдаг шүү дээ тий. Тэгэхээр айл гэрт төгшүүр. Гэхдээ мэдээж энэ төгшүүр төрөх тохиолдол богино хугацааны нөхцөл байдлын төгшүүрүүд бол байна. Харин хамгийн гол зүйл нь урт хугацааны за хизээ шийдэгдэх болоо гэдэгт нь мэдэгдэхгүй тийм ээ тодорхойгүй. Тэр зүйл дээр үүсэж байгаа төгшүүр санаа зовлт нь хүмүүст маш сөргөөр нөлөөлдөг гэдгийг бид нар яриад байгаа нь тийм. Гэхдээ хамгийн гол нь тэр асуудлыг шийдэж чадахгүй байхгүй юу? Тийм, шийдэж чадахгүй тийм. Энэ болохоор өөрөө шийдэж чадахгүй юм шийдчих юмсан гэдэг ингээд тий хэд юм санаа зовоод төгшөөд архины хамаарал. Тэгээд нөгөө одоо энэ дээр фокуслаад ахаар нөгөө бусад одоо өөр хөөхөд амьдрал өөрийгөө гээчдэг. Тэгэл одоо хамгийн гол нөгөө зориулаад байгаа зүйл маань хамгийн гол нь шийдэх боломжгүй. Нөгөө
нөгөө хүн өөрөө шийдэх боломжтой байгаа байхгүй юу тий. Тэр заваагаа төгшөөгээд байгаа хүн маань гэтэл энийг болохоор ингээд өмнөөс нь хийд юм санаа зовоод энэ болохоор нөгөө өөрийгөө л хийд юм зовоож байгаа эргэн тойрны уур амьсгалыг хийд юм төгшөөртэй байдалд оруулчихад байгаа гэдгийг ойлгож бодит байдлыг хүлээн зөвшөөрч авах юм бол энэ дээр за би сэтгэл зүйн чадамжаа дэвшлүүлээд за энэ үед би тайван байгаад яагаад гэвэл бодит байдлыг одоо үнэн цэгнэд байгаа байхгүй тий. Тэгээд одоо түрүүн урна ментор маань хэллээ л дээ. Одоо тэр хүнийг бол өөрчилж чадахгүй. Тэгээ харин дагаад түгшээд тэгээ үйлдэл нөхцөл байдал тэр бүх юмд нь ингэ түгшээд байгаа. Тэгвэл одоо яах юм тэгвэл. Тэгээ тэгвэл яг тэр архиугаад байгаа хүний гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэнд дээр гарах хэрэгтэй одоо тий. Ялангуяа өөрсдийнхөө түгшүүрийг бууруулах. Тэгээ яаж төгшөхгүй байгаа. Мэдээж хэрэг нөгөө олон хүнд ингээ хэлэхэр дэгдэл л дээ. Би яаж төгшөхгүй байгаа тэр хүн чинь намайг төгшөө гэдэг штэ гэдэг тий. Бүр гайхаж асуудаг. Тий гайхаж асуудаг. Гэтэл таны сэтгэл мэдрэмж гэдэг бол таны хил хязгаар дотор байдаг зүйл байгаа. Таны энийг шийдэж болох. Одоо өөрөө удирдах шийдэж тэрэн дээр ажиллаж болох тэр одоо хэсэг байгаад байгаа байхгүй юу? Хянаж чадах. Тий. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйн төгшүүр дээр энэ төгшүүрийг яаж бууруулах вэ тийм ээ? Яг энэ сэтгэл зүйн мэрэгжлийн зөвлөгч дээр очих тийм ээ? Төгшүүрээ одоо илэн далангуу би яг тийм зүйл төгшөөд байна гэдгийг хэлэх. Зарим хүмүүс бол нөгөө төгшүүрээсээ болоод нөгөө өөр сэдвэрч ярилцах чадахгүй болчдөг. Тий. Ингээд нэг юм ярингууд л нэг ямар нэг байдлаар төгсөж байгаа асуудал руугаа авааччихдаг. Тэгэхээр өөр сэдвэрч ярьж чадахгүй болчдөг. Чихээ хаачдаг байхгүй юу? Өөр сэдвийг сонсох чихээ хаачдаг. Яг үнэ тий. Тэгэхээр ер нь төгшүүр гэдэг бол мэдээж хэрэг тэр богино хугацааны төгшүүрүүд ингээд асуудлууд өнгөрлөө шийдэгдчихдэг. Харин урт хугацааны таны амьдралд үргэлжилж байгаа тэгээ тэр төгшүүрүүд дээр та яг өөрийнхөө сэтгэл зүйн байдал дээр ажиллах шаардлага тулгараад байгаа юм. Тэгэхээр бид нар нөгөө хүн ямар нэг байдлаар тэгээ шүд өвдгөд шүдний лимж дээр очдог шүү дээ тий. Тэгэхээр сэтгэл зүйн өвдөлтийг сэтгэл зүйн зөвлөгөөн дээр очиж та зөвлөгөөгөө авах тий сэтгэл засалчтай уулзах энэ байдлаар та ингээд асуудлуудаа шийдээд явж болно. Одоо миний шийдэх боломжтой зүйл үгүй юу гэдгийг л хараад боломжтой зүйл дээр бол өөрөө хийж чадах зүйлээ хийгээд боломжгүй зүйлийг одоо тэрэг зөнд нь орхино. Яагаад гэвэл надаас шалтгааллахгүй байгаа байхгүй юу? Би хичнээн зүтгээд тэр нөгөө хүний хариуцах нөгөө хүний одоо шийдэх асуудлыг өмнөр нь орох боломжгүй гэдгийг одоо өөртөө ойлгож хүлээж авах юм бол энэ айгу сэтгэл амралтдаг юм. Яг үнэ. За тэгээд нөө миний тэнгэр цэлмэг ах уугүй юу гэд одоо бидний сэтгэлийн сургалтын маань тий давхар марал дээр байдаг шүү дээ. Тэр болохоор би өөрөө энийг шийдэд байгаа байхгүй юу? Уг нь бол би одоо цэлмэг байлгыг гэвэл би өөрөө хүсэх юм бол хичнээн одоо эргэн миний нөгөө нэг санаа зовоод идэх зүйл маань хэвээрээ байсан ч гэсэн би байнга тэгэл төгшөд байгаа тайвал сэтгэл зүй болон би мохотын хувьд одоо хэцүү байдал үүснэ шүү. Яг үнэ тий. Би мохот тэр янз бүрийн өвчин шалтгаан сэтгэл зүйн шалтгаанд өвчлөл одоо сүүлийн үед дэлхийн дахинд 80% ихссэн гэдэг байгаа байхгүй одоо өвчний шалтгаантай эмчит үзүүлээд байгаа хүмүүсийн яг цаашаага учир шалтгааныг нь шийд тэмдгийн биш үү. Учир шалтгааныг судлаад үзэхээр бүр одоо багасаач ихсэн тийм үү тий. Бүр сэтгэл зүйн шалтгаанд өвчлөл байна гэдэг ийм онш руу ордог гэж байгаа. Тэгэхээр энэ сэтгэл зүй гэдэг айгуу чухал байд. Сэтгэл зүйгээ ямар ойлгох вэ гэдэг миний өөрийн одоо сонголт болж байгаа. Сонголт болж байгаа шүү дээ тий. Тайван байх уугүй юу? Би шийдэж чадах уугүй юу гэдэг дээр л би өөрөө энийг одоо цаг дээр сонгох гээд байгаа байхгүй. Яг үнэ тий. За хэрвээ танд үнэхээр маш их өндөр санаа зовж байгаа санаа зовлт тийм ээ. За маш их өндөр санаа юу сэтгэлийн төгшүүр байгаа бол тий та энэ дээр ажиллах шаардлагатай. За зарим хүний хувьд бол санаа зовлт их байх тусмаа бүр нойргуудад төрдөг. Тий нойргуудад төрн нойроо авч чадахгүй болно. За шүн унтах гад орондоо оршинч арай гэж эргэж хөрвөөж байгаа бол 1-2 цаг хүрэгчээл өглөө 4-5 цаг болгочдөг тийм ээ. Шүн 1-2-3 цаг унтдаг ийм байдал руу ордог тийм ээ. Тэгэхээр надаа би нэг эмэгтэй түүх санаанд орж ин л та тэр эмэгтэй болохоор маш их сэтгэлийн төвшүүртэй нөгөө арх бодог нөхөртөө тийм эмэгтэй байсан. За тэгээ тэр эмэгтэй болохоор бүр ингээд санаа зовлт төвшүүр нь өндөр байсан учраас өглөө үүрээр 4 цаг үе сэрчээ дандаа орондоо уйлдгаа гэд тий би тэр асуудал дээр ингээд яаж шийдэхээ
шийдгээ мэдэхгүй яах вэ гэд нөгөө талаар бас нөгөө архины давхар хамааралтай гэр бүлийн гишүүд ирээдүйд санаа зовох, ирээдүгээс айх маш том хэмжээний төвшөртэй болцсон байдаг. Жишээлбэл үр хүүхдүүд нь ийм аавтай ирээдүйд би яах вэ гэж ирээдүгөө харагдаад байна. Тий. За тэгээд гэр бүлийн ханин биш болохоор би ийм хантай ирээдүйд яах вэ? Бид хоёрын амьдрал цаашаа үргэлжлэх үү? Эсвэл одоо салах ёстой юм болов уу гэл те. Тэгээд цаашдаа энэ амьдрал бүтэх үү? За энэ амьдралаас болоод ийм зүйлээ алдчихин. Ирээдүйд ч бас энэ зүйлээ алдах бах та гэдэг маш том төгшүүр болоогүй зүйлийн төлөө төгшиж санаа зовх нь их болчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр эмэгтэй шүн орондоо орж яаж шийдэж чадахгүй байгаа мөртлөө тийм ээ бүр ингээд төгшөөд санаа зовоод уйлж байгаа тийм дүр зураг одоо байгаад байгаа шиг танд зүгээр за ойлгохгүй маа гэхэд танд ямар нэг байдлаар таны ажлын бүтээмжинд нөлөөлж байгаа, таны найз нөхдийн харилцаан дээр ч нөлөөлж байгаа тийм ээ. Өөр ямар нэгэн зүйл бодож чадахгүй, сэтгэж чадахгүй. За өөрийнхөө төлөө зориг байхгүй тэ одоо зөвхөн л нэг арх бодог хүнээ гаргахын төлөө бүх зүйлээ зориулчихсан тэрэнд байнга төгшиж санаа зовж байгаа бол та яг энэ сэтгэлийн төгшөөр санаа зовлт дээр ажиллах цаг нь яг одоо гэж бодож байна тий. За тэгэхээр танд ер нь хэр их төгшөөр төрж байна тий хүмүүс маань бас бодоод нэг үзээрэй гэж хүсмээр байна. Төгшөөр маань ужигрсан үгүй юу гэдгийг ажиглах нь шүү тий. Одоо цаана төгшөөр ужигрсан санаад заавалт болон төгшөөр болол хүнийг өөрийг нь сэтгэл зүйн байдлаар маш их доройтуулдаг. За тэгэхээр нөгөө хүн дотоод сэтгэлийн хүчээр аливаа зүйлийг даван тулдаг ш. Тэгэхээр улам л ингээд ирээдүгөө сөрөг зүйлийг ингээд өөр дээрээ ингээд хүлээж аваад ахаар тэр хүний хүч одоо улам л ингээд сулраад идэг ш. Яг үнэн тий. За тэгэхээр энэ мэрэгжлийн тусламж авах хэмжээд хүрсэн байвал энийг авах хэрэгтэй байгаа тий. За сэтгэл зүйчээс за би ингээ байнга сэтгэл төвшөртэй нойргоо болчлоо. Гэтэл энэ дээр сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад за энэ дээр өөрийнхөө сэтгэл зүг одоо тайван болгох. Энэ чинь чадамжтай болно гэсэн үг шүү дээ. Тэр асуудлыг даван туулах чадвартай болно. За энийг даван туулахад надад юу хэрэгтэй вэ гэдгээр бас өөрийн одоо сэтгэл зүй гэдэг бол сэтгэл зүйчтэй зөвлөгөө авах гэдэг чинь нэг хувьцсан уулзалтай байгаа шүү дээ. Тэр үед болохоор нэг нөгөө ярилцаж чаддаг тий. Сэтгэл зүйч хүн бол хүний нууцыг хадгалдаг, дээр нь илүү чиглүүлж өгдөг. Тэгээд заримдаа магадгүй ингээд ярьж байгаад өөрөө ч гэсэн ингээд ярих хүн олддоггүй байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө ховж ярих ярьчих бай тий. Зарим нь ингээд зүгээр л сэтгэлээ нэгээд ярих гэхээр өөдөөс нь заагаад унахаар хэцүү байдаг тий. Житиг инг гэдэг амьдрал яг тийм байхаахгүй байгаа. Тэгэхээр тэр сэтгэл зүйч маш сайн сонсож өгöd айгуу сайн чиглүүлж өгдөг учраас хэрвээ ужирсан тийм санаа зовлт төгшөөр байгаа бол ужирсан гэдэг чинь утсан шүү дээ. Байгаа бол энэ дээр тусламж авах хэрэгтэй байна. Тэгэхээр ялангуяа манай одоо энэ давхар хамаарал гэсэн бүлэг дээр маань одоо тий архины асуудалтай хүмүүсийн гэр бүлүүд байдаг. Тэгэхээр ээж хүн, эхнэр хүн энэ дээр одоо тийм зөв одоо сонголтыг хийж чадвал хүүхдүүд нь бол өөрөө эрүүл амьдрах юм хэв маяг руу ороход боломжтой болдог. Ийм сонголтыг хийх гээд байгаа байхгүй юу? Мэргэжлийн тусламж аавна. За эсвэл одоо ийм цаахан ийм бүлэг байдаг штэ. Итгэмжтэй хүмүүсийн бүлэг те. Тийм одоо өөртөө тийм бүлгийг бий болгож болно те. Тэгээд энийг эрен хаагаад ийм эрүүл байдал руу яаж энэ сэтгэл санаад төгшөөртэй байдлыг өөрчлөх вэ? Яавал ингэ тайван болох вэ гэдэг ийм зүйлүүд дээр одоо мэдээлэл бол их байгаа. Хамгийн гол нь хэрэгжүүлэх болон чиглүүлгийг те өөр дээр зөвөр олж авах гэдэг бол маш чухал асуудал болчиход байгаа гэж би хараад байгаа. За ингээд санаа зовлон сэтгэлийн төвшөөрөө бууруулъя гэж хүсэж байгаа бол бид нар таныг хөтлөн дагуулгахдаа маш их баяртай авах болно. За тэгээд өнөөдрийн лайв ингээд ментор орнаагч бит хоёр хийгээд дууслаа. За тэгээд дараагийн лайв хүртэл түр баяртай. Та нар асуух зүйл байвал бас комент хэсэг дээр бас манай чатаар хүмүүс асууж болно тийм ээ. За ингээд дараагийн лайв хүртэл түр баяртай.